компьютерийн бүтэц. Оршил. Энэхүү бие даалтаар бид бүгд одоо үед өдөр бүр хэрэглэж байгаа компьютерийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болох юм аа. Хамгийн гол зүйл нь юу болох, бүтэц болгоно ямар үүрэгтэй болохыг мэдэх болно. Нэмэлтээр хэрэглэж болох үед хиймэл оюун ухааны талаар мэдээлэл авах болно. Компьютерийн бүтэц төрөл. CPH буюу Central Processing Unit, санах хой memory, оролт гаргалтын төхөөрөмжүүд, хадгалах төхөөрөмжүүд, өгөгдөл дамжуулах сувг. За, SPA буюу Central Processing Unit гэж юу вэ? Төв боловсруулах нээж гэсэн үг юм аа. Үндсэн үүрэг нь мэдээллийг боловсруулах, тушаал гүйцэтгэх. Дэд хэсгүүд нь удирдлагын хэсэгт нь болохоор туршилтуудыг тайлбарлаж, бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд нь тооцоол дамжуулалтын хэсэг нь тооцоол болон логик үйлдэл хийдэг. Бүртгэлүүд нь болохоор төр хадгалах сан маш хурдан ажиллагаатай санах хой юм аа. За, санах хой memory гэж юу вэ? Энэ random access memory буюу төр санах хой компьютер унтармагцл мэдээлэл арилна. Харин read only memory буюу тогтмол санах хой үйлдлийн системийн үндсэн хэсгүүд хадгалагддаг. Cache санах хой буюу SPH-д ойр байрлалтай хурдан ажиллагаатай санах хой юм аа. За, оролт гаргалтын төхөөрөмжүүд нь input-output devices. Энэ нь оролт гаргалтын төхөөрөмжүүд гэсэн үг. За, оролт гаргалт дотроо гарын хулгана, гар микрофон гэх мэт орох бөгөөд төхөөрөмжүүдээс авч үзвэл mouse, webcam, scanner, barcode reader, microphone, keyboard, graphic tablet. Output дотроо дэлгэц, printer, чанга яргач гэх мэт орох бөгөөд төхөөрөмжүүдээс нь авч үзвэл monitor, printer, headphone, projector, speaker орно. Өгөгдөл дамжуулах сувгийн тухай. Өгөгдлийн шугам мэдээлэл дамжуулна. Хагийн шугам хаана хадгалагдсан мэдээллийг заана. Удирдлагын шугам тушаал дамжуулна. Компьютерийн хэсэг ба хүний бүтцтэй адилдах хэсэг болон үүргийн талаар ярив. Төв процессор буюу тархины тарих, уурэг тарих, мэдээлэл боловсруулах шийдвэр гаргах, санах хой буюу RAM, hard disk нь богино ба урт хугацааны ой, мэдээлэл хадгалах, төр санах. Оролтын төхөөрөмж. Гар хулгана, мэдрэхүй, нүд чих арьс гэх мэт гадаад орчноос мэдээлэл хүлээн авах. Гаралтын төхөөрөмж, дэлгэц принтер, хариу үйлдэл хэл үйл хөдлөл, мэдээлэл дамжуулах, илэрхийлэх. Их хавтан, motorboard нь зүрх судасны эргэлт бүх бүрэлдэхүүнийг холбох, уялдаа хангах, цахилгаан хангамж, power supply. Зүрх цусны эргэлт энерги түгээх үйл ажиллагааг хангах зорилттой байдаг гэнэ. Дүгнэлт. Компьютер нь мэдээлэл боловсруулах зорилттой өөр хоорондын уялдаа холбоо үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй бүрдэл систем юм. Түүний гол бүрэлдэхүүнүүд нь төв процесс, санах хой, оролт гаргалтын төхөөрөмжүүд, хадгалах төхөөрөмж, их хавтан болон цахилгаан хангамж багтдаг. Эдгээр бүрэлдэхүүнүүд нь хамтран ажиллаж хэрэглэгчийн өгсөн мэдээллийг хурдан авч боловсруулж үр дүнг гаргана. Компьютерийн бүтэц нь уялдаа сайтай, логик дараалалтай, зохион байгуулалттай байдаг нь түүнийг олон төрлийн нарийн ажиллагаа, тооцоололт гүйцэтгэхэд өндөр үр ашигтай болгодог. Компьютер ба хүний бүтэц үйл ажиллагааны хувьд адилдгах боломжтой төстэй элементүүдтэй. Хэдий физик бүтэц нь өөрчлөлөө мэдээлэл хүлээн авах, боловсруулах, хадгалах, хариу өгөх зэрэг үндсэн үйл ажиллагаа нь ижил зарчимтай. Энэ нь хүний тарих болон компьютер хоёул мэдээлэл боловсруулдаг систем гэдгийг харуулдаг юм.
Манай бичлэгийг дуустал үзсэн танд баярлалаа.